Тэгээ бүгдээрээ Иохан ном руугаа ингээд орцгоё. За Иохан бол та нар Библийн сайн мэдээний 4 ном нөгөө дөрөвний биесэн те 1298 он Монголын нэгэн хатан өөртөө зориулж хөх дэвсгэр дээр алтан үсгээр бичигдсэн тэр ном чинь энэ сайн мэдээний эхний 4 ном баггүй юу? Gospel баггүй юу? Тэгэхээр энэ 4 ном маань та нар Библийг харах юм бол шинэ гэрээний эхний 4 Матай, Марк, Лук, Иохан гэсэн 4 ном байна. Энэ 4 ном дөрвөлээ 4 өөр янзаар эхэлж байгаа. Матайн сайн мэдээ Есүс Христийн угийн бичгээр эхэлдэг. Маркийн сайн мэдээ Есүс Христийн үйлчлэлээр эхэлдэг. Лукийн сайн мэдээ Есүс Христийн хэрхэн мэндэлснээр эхэлдэг бол бидний үзэж байгаа Иохан ном Есүс Христийг бүтээлийн эхлэлтэй холбон тайлбарлаж эхэлдэг гэж. За би та энэ тооны зураг тавьсан байна те. Яагаад гэсэн бэ гэхээр нөгөө ном бол ертөнцийг харах цонх гэж хэлдэг те. Ном бол. Тэгээ монголчууд бидний цонх бол тоон баггүй юу? Тийм ээ. Тэгэхээр энэ 4 хүн маань өөрөөр хэлбэл Матай бол сайн мэдээ Есүс Христийн угийн бичгээр эхэлдэг гэхлээр Матай бол одоо энэ тооны үүсэл гарал хаанаас эхэлсэн гэж ингэж эхэлсэн байгаа байхгүй тий. А Марк бол сайн мэдээ Есүс Христийн үйлчлэлээр эхэлдэг гэж тийм ээ. Тэгэхээр үйлчлэлээр гэдэг нь одоо юу гэдгийг тэгээд энэ тооноор харагдаж байгаа тэр тэнгэрт нисэж байгаа шуудын тухай, үйл хөдлөлүүдийн тухай, онгоцны тухай тийм ээ. Одоо Маркод бичсэн бол Лукийн сайн мэдээ Есүс Христийн хэрхэн мэндэлснээр өөрөөр хэлбэл энэ гэрт дотор юу болж өрнөсөн юм бэ гэдэг тэр үйл явдлуудыг ахуйтаар холбож тайлбарсан байна. Гэтэл Иохан бол сайн мэдээг Есүс Христийн бүтээлийн эхэнд буюу бүр энэ цонхоор бүр нэвт цаашаа. Бүр тэр үйлсийг нэвт, бүр хөх тэнгэрийг нэвт. Бүр огторгой ертөнцийн бүр гарал үүсэл бүр тэр цаана байгаа тэр бүр хамгийн цаанаас нь эхэлсэн байгаа. Иохан. Тийм учраас Иохан ном бол бидний сүнслэг энэ өсөлтөнд маш их үн цэнтэй нууцуудыг бидэнд бичиж байна. Амен. За эхэнд үг байсан гэж. Бүгдээр Иохан номныхаа 1-р бүлгийг гаргацгаая. Эхэнд үг байжээ гэж. Тэрээр эхэнд Бурхантай хамт байсан. Бүх юм түүгээр буй болсон. Буй болсон юмсаас түүнгүүгээр буй болсон юмс гэж нэг ч үгүй. Түүнд ань байсан ба амин хүмүүний гэрэл байв. Гэрэл харанхуй дийлгүүлдэг агаад түүнийг харанхуй дийлээгүй юу. Тэгэхээр Иохны энд хэлж байгаа үг гэдэг нь Есүс Христийг хэлж байгаа. Иохны бичсэн 5 ном байдаг Библиэд. Энэ 5 номны хамгийн эхнийх нь бидний өнөөдөр уншиж байгаа Иохан. Хамгийн сүүлийнх нь ном бол Илчлэлт. Библийн хамгийн сүүлчийн ном. Иохан хамгийн сүүлийн номын хамгийн сүүлчийн өгүүлбэрийг ингэж дуусгасан байна. Эдгээр зүйлсийг гэрчлэгч тэр тийм ээ би удахгүй ирнэ гэж айлдаж байна. Амен. Ирээрээ эзэн Есүсээ. Эзэн Есүсийн нэгүүлсэл та бүгдтэй хамт байх болтугай. Амен. Өөрөөр хэлбэл Иохан өөрийнхөө загтлыг 4-5 номыг эхэнд бичихтэй Есүс Христийг бичлэгийн хувьд хайд хийсэн байгаа байхгүй. Дотор ном хийж тийм ээ. Эхэнд үг байсан гэж. Үг гэдэг нь хинбэ гэвэл үхэлдээ Иохны бичсэн 5 номны хамгийн гол тэр эзэн нь хинбэ гэвэл Есүс байсан шүү гэдгийг Иохан номоорооч тэр загтлаараач тэр өөрийнхөө бүтэн амьдралаараа илэрхийлж болгож өөрийнхөө хамгийн сүүлчийн номны хамгийн сүүлчийн өгүүлбэрт Есүсийн нэрийг хэдэн удаа дурдсан байна. Бүтэн Есүс Христийн нэрийг 2 удаа дурдсан байна. Есүс Христийг. Өөрөөр хэлбэл Библийн гол баатар бол Есүс Христ. Библийн жинхэнэ эзэн нь бол Есүс Христ. Хуучин гэрээний түүхийн гол баатар хэн бэ гэвэл Есүс Христ. Авраам эцэг Есүс Христийн юуг төлөөлдөг вэ гэвэл Авраам эцэг Есүс Христийн итгэлийг төлөөлдөг байхгүй юу? Нөгөө Израильчууд чинь Авраам эцэг бид нар Авраам эцгийн үр хүүхдүүд гэж ярих дуртай шүү дээ Израильчууд. Израиль үндэстнийг одоо байгуулсан эцэг нь Авраам байхгүй юу? Одоо Монголын эзэнт гүрнийг байгуулсан хүн чинь хэн билээ? Чингис хаан. Гэтэл Есүс Христ ирээд юу гэж хэлсэн бэ гэхээр би Авраамаас ч өмнө
байсан юм аа гэж хэлж байгаа Есүс. Өөрөөр хэлбэл монголчууд бидэнд ирээд хэлэх нь шүү дээ. Би та нарын Чингис хаанаас ч өмнө би байсан юм аа. Би бүтээлийн эрхэнд байсан юм аа гэж хэлж байгаа Есүс. Библи гардаг Йовын түүхийг та нар мэдэх үү? Тэгээ зовлон нэгний тухай. Энэ Есүс Христийн зовлонгийн илэрхийлэл баггүй. Библи гардаг Давид хааны түүх байна. Энэ нь Есүс Христийг магтан хүндлэх тэр хаан хүн бурхан зориулсан магтаал хүндлийн илэрхийлэл байна. Библи гардаг Давидын хүү Соломон. Энэ нь Есүс Христийн мэрэгэн ухааны хилтерхий баггүй. Даниэл төрийн зүтгэлтэн хүн 4-5 хэмжээшгүй их хаан засгийн үед тэр улс үндэсний төр засаг хоёргүй сэтгэлээр ямар ч алдаа мартаггүй үйлчилсэн, ямар ч авилга хээлх хул идэгдээгүй тийм шудраг нэгэн тэргүүн сайд байсан. Энэ бол Есүс Христийн төрийн удирдлага, төр засаг, улс төрч байхын илэрхийлэл байна. Тэгэхээр зэрэг Библи бол тэр чигтээ Есүс Христийн илэрхийлэл. Эхлэлээс илчлэлт хүртэл. Бид тийм нүдээр Библийг харж, бид нар Библийг уншиж, бид Бурхантай хамт нөхөрлөх учиртай. Иохны сайн мэдээ номоо эхлүүлэхдээ Есүсийг үг буюу грекээр логос гэмээр нэрлсэн. Нэгдүгээр бүлэг тэр чигтээ Есүс Христийг үг гэх 3 гол шинжийг гаргаж өгсөн байдаг гэж. За, нэгдүгээр бүлгийг өнөөдөр бид ингээд бүтэн энчээр уншихгүй биднэрт цаг байгаа учраас та нар өөрсдөө цааш нь үргэлжлүүлж нэгдүгээр бүлгээ дуустал нь уншаарай. Тэгэхээр нэгдүгээр бүлгийг бид 3 гол багцад бид хураангуйж үзэх юм бол нэгдүгээр үг эцэгтэй хамт байдаг тухай ярьж байгаа. Үг эцэгтэй хамт байдаг. Колосас номны 1-р бүлгийн 15 дээр тэр бол үл үзэгдэгч Бурхны дүр бөгөөд бүх бүтээлийн түрүүнд нь гарсан юм аа гэсэн. За нуурчин бичгийг унших юм байна. Монгол бичгээр сандар дуутах. Тэр бол үл үзэгдэгч Бурхны дүр бөгөөд хамт бүтээлийн ууган гэлээ. Амен. Үл үзэгдэгч Бурхны дүр нь бөгөөд хамаг бүтээлийн ууган юм аа гэж хэлсэн. Бурхантай хамт, эцэгтэйгээр хамт байсан нэг. Библийн эхлэл номонд эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ гэж тийм. Тэгээд Бурхны сүнс эзгүй тийм ээ харанхуйд гүн харанхуй дотор усны мандалтай гүн оёоргүй гүний тэр усны мандалтай гүн Бурхны сүнс илэн хайлж байлаа гэж эхлэл номонд. Библи бүр ихтэй. Тэгээд Бурхан гэрэл бий болог гэж хэлэхэд гэрэл бий болчихсон гэсэн. Бурхны амнаас гарсан тэр үг бол Бурхны хүү Есүс Христ. Миний утсан чи амен гэж байна. Орчин үеийн технологи тийм. Амен. Тэр үг бол Есүс Христ байна. Тэгэхээр бүтээлийн эхэн Бурхны хүү хамтдаа байсан байх нь шүү дээ. Бурхны хүү Есүс. Yo бидний итгэдэг энэ эзэн байна. Бид нартай Бурхан эцэгтэй хамт байсан. Хоёрдугаар үг ертөнцтэй хамт байдаг. ертөнцтэй хамт байх байдал гэж. Хамаатай байдал, ертөнцтэй хамаатай байдал. Иохны 1-р бүлэг тэмцэхдээ үг бол ертөнцтэй хэрхэн хамааралтай вэ гэдгийг илэрхийлж өгч байгаа гэж. Колосас 1:16 Учир нь түүн дотор тэнгэр ба газар дах бүх юмс, үзэгдэх ба үл үзэгдэх юмс, хаан ширээнүүд, эсвэл ноёрхлууд, удирдлагууд, эсвэл эрх мэдлүүд ч бүтээгдсэн. Бүх юмс түүгээр болон түүний төлөө бүтээгдсэн гэж. Тэгэхээр огторгүй гариг ирэхээс од мичид тэгээд манай дэлхийн ертөнц бүх зүйлс Бурхны хүү Есүсийн төлөө бүтээгдсэн байна. Тийм учраас Есүс Христ ертөнцтэй гарцаа байхгүй хамааралтай гэсэн. Одоо явъя цааш нь. Үг хүн төрлөختөнтэй хамаатай байдал гинэ. За Бурхны бүтээлүүдийн дэтгэм нь хэм. Бүтээлийн дэтгэмүүд нь хэм. Бурхны бүх бүтээлийн дэтгэм нь бид нар байна. За хүний дэтгэм нь хэм. Гэр бүлийн дэтгэм нь хэм. Гэр бүлийн дэтгэм бол эхнэр баггүй. Эхнэр хүн бол ер нөхрийн тэргүүнд дэтгэм билээ гэж Библиэд хэлсэн байгаа шүү дээ. Тэргүүнд дэтгэм нь баггүй. Эр хүн бол өрхийн тэргүүн,
Харин тэргүүн дээр нь байдаг тэр үн цэнтэй битэн бол эхнэр юм аа гэж хэлсэн байна. Амен. Тэгэхээр таны байр суурь, таны үн цэн бол ямар гайхалтай байна тийм. Үг хүн төрлөختөнтэй хамаатай байлаа. Бурхны бүтээлийн дэвтэн болсон хүмүүс бидэнтэй Иесус Христ ингэж хамаардаг байна. Тэрээр бий болох чуулганы тэргүүн. Тэр бол эхлэл үхэхтээс анх төрсөн нь мөн. Энэ нь тэр өөрөө бүх юмсийн тэргүүн болохын тулд болоо гэсэн. За энэ та нэг юм маш сайн анзаараа. Өөрөөр хэлбэл Бурхны хүү Иесус Христ хүн төрлөختөнтэй яаж хамаарч байгаа вэ гэхлээр зэрэг чуулганаар дамжин хамаарч байна. Сүмээр дамжиж хамаарч байна. Хүн төрлөختөнтэй. Өнөөдөр яагаад манай дэлхийд Бурхны чуулганууд байгаа юм? Энэ бол Иесус Христийн хамаарлыг илэрхийлж байгаа. Иесус Христ байхгүй бол чуулганууд гэж байхгүй. Христ итгэдэг хүмүүс гэж байхгүй бол чуулган гэж байхгүй. Тэгвэл чуулган гэж байхгүй Христ ба хүн төрлөختний хооронд ямар хамаарал байх вэ? Маш эмх замбраагүй, бие даасан, эм тэмдгүү, олон өөрөө бие даасан тийм л хувь итгэгчнэр энэ дэлхийд бий болно гэсэн. Тийм учраас итгэгч хүн бүр нутгийн чуулгантай хамааралтай байж, нутгийн чуулганыг байгуулахын төлөө нутгийн чуулганд өөрийгөө хариуцлагатайгаар холбож өгч байна. Ингэжээж хүн төрлөختөнтэй Иесус Христийн хамаарлыг биднээс бий болгож өгч байна. За tad өөртөөсөө асууя. За одоо энэ номлол маань ерөнхийдөө дуусах чинь тийм ээ. Өөртөөсөө асуух. Бид эцэгтэй хэрхэн хамаатай вэ гэж та үнэ. Үг буюу Иесус Христийн оронд бид нар өөрсдөө тавиад үзье. Би энэ чи би гэв үү? Бид хамтдаа. Чуулган бид эцэгтэй хэрхэн хамааралтай вэ? Хоёрдугаарт нь бид ертөнцтэй тэгвэл хэрхэн яаж хамаардаг вэ? Байгаль дэлхий тийм ээ амьдран байгаа энэ хүрээлэн буй ертөнцтэйгээр бид энэ ус нийгэмтэйгээ бид яаж хамаардаг вэ? Гуравдугаарт нь бид хүмүүстэй хэрхэн хамаатай байх вэ? За энэ гурван асуултанд бүгдээрээ зөв хариултыг олцгоё. Библийг уншснаар бид яах вэ? Амьдралдаа бид зөв хэрэгжүүлэлтүүд гаргаж иж Библийн мэдлэг бидний амьдрал бодтой биелээ болно. Тэгэхгүй бол бид зүгээр хичээл сонсоод текст уншаад тэгээд авчих байхгүй. Пастор Стив Кинг Чэрдэсмэн пастор Стив Кинг надад энэ номыг санал болгосон. За энэ бол амьдралын одоо хэрэгцээнийхээ тэнцвэрийг хэрхэн хадгалах вэ гэсэн юм маш чухал юм ном байна лээ. Энэ номон дээр одоо би судалгааны ажлыг эхлүүлж байгаа. За тэгээд Грант Ховард гэж энэ хүн бол пастор Стив Кингийн өөрийнх нь профессор, өөрийнх нь багш хүн байна лээ. Та нар энэ номыг одоо номоор наваад $14, e-book-оор авах юм бол $4 гэдэг нийт байж байгаа. Та нар хайж болоод авч болно. За надад бол нэг код байж байгаа. За энэ номон дээр эрдэс итгэгч хүний амьдралын одоо 5 хүрээг нөгөө нэг бид эцэгтэй яаж хамааралтай байх вэ? ертөнцтэй яаж хамааралтай байх вэ? Тэгээд бид хүмүүс бид хоорондоо яаж хамааралтай байх вэ? Энэ 5 балансыг Библи судалгааны үндсэн дээр гаргаж тавьсан байна. Энэ бол нэгдүгээр таны амьдралын төв Бурхан өөрөө байна. Иесус Христ өөрөө байна. Та энэ төвийн гадна тал буюу Бурхантай хамт энэ голын центр бол та өөрөө байна гэсэн. Та байна. За тэгээд танд хамааралтай амьдралын 5 хүрээ байдаг. Та бол сүмтэй хамааралтай, засаг захиргаатай хамааралтай, та бол аль нэг улсын иргэн байгаа, тухайн улстай амьдарч байгаа та одоо хууль тогтоомжийг дагаж биелүүлж амьдарч байгаа. За тэгээд танд гэрүүл байгаа, тийм ээ. Аав ээж, ах эгч дүүнэр, тэгээд өөрийн тань гэр бүл, үр хүүхдүүд, тань ижил гэдэг тийм ээ. За тэгээд танд ажил, мэрэгжил гэж байгаа, амьдралын карьер гэж байгаа, мэдлэг боловсрол гэж байгаа, тийм ээ. За тэгээд дээрэс нь бидний одоо амьдран байгаа орчин, тийм ээ. Улс нийгэм 21-р зуун энэ техник технологи тийм энэ бүхэн бол бидний амьдралын 5 хүрээ байна. Энэ 5-ыг яаж бид нэр балансыг барьж хооронд нь тааруул явах вэ? Үүнийг Библи бидэнд зааж өгдөг юм аа. Тэгэхээр энэ тухайд би танад өмнө нэг удаа дурдчихсан. Тийм ээ одоо 2 дахь удаа дахин үүнийг би таахан сануулж байна. Тийм ээ. Тэгэхээр зэрэг
Энэ талаар өшөө дараагийн хичээлүүдээр энэ бол дотроо ингээд одоо God гэдэг нь дотроо маш олон юм тайтл байж self pleasure таны өөрийн тань тийм ээ одоо self discipline-аас ахвал маш олон тийм ээ одоо эсвэл байж family гэдэг гэр бүл дотор ийм олон асуудал одоо дэд гарчгууд байж тийм ээ work government church ингээд тийм энэ болгон дотроо задарж байгаа байхгүй. Тэгээ энийг бүгдээрээ Иоханноос хичээлийн хэсүүд ингээд аваад явна. За юм байна. За өнөөдрийн хувьд бол би та бүхэнд гэж хэлэхэд бид Иохан гэдэг энэ хүнээс бид нар юу сурах вэ гэвэл хичээлийн төгсгөл энэ 5 одоо амьдралын хүрээний нэг нь болох сүмийн талаар яриад хичээлээ өндөрлөө. Сүмтэй бид ямар хамааралтай байх вэ гэж. Сүмтэй гэдэг. Тэгэхээр Иоханыг референс хийсэн байгаа хүн бол Паул багш. Паул Иоханыг ингэж тодорхойлсон байна. Надад өгөгдсөн нэгүслийг мэдээд багна гэддэг Яков, Кеф болон Иохан нар надад болоод Барнаб нөхөрлийн баруун гараа сунгасан юм аа. Ингэснээр бид харийнхан руу хослуулагдсад руу явах юм аа. Тэгэхээр Паул бол Иоханыг сүмийн багна гэдэг гэж хэлсэн байгаа. Бидний Монгол бичгээр болохоор зэрэг Иоханыг тулгуур гэж үзсэн байна. Сүмийн тулгуур. Тэгэхээр сүм тулгуур баган болсон хүмүүс байдаг байна шүү дээ. Иесусийн дагалдагч нарын одоо хэрвээ та Христийн жинхэнэ дагалдагч бол та сүмийн тулгуур баган байх хэрэгтэй байна. Яг Христийн дагалдагч Иохан шиг бид нар үхийн өөхөх хүртлээр эзнийг дагсан тэр цэвэр итгэлээр нь явахдаа бид Бурхны сүмийн тулгуур багнууд нь болж байгаа хэрэгтэй юм шүү. Тэгэхээр бүх зүйлсийг Есүс Христ тийм ээ түүний цог жавхлангийн гэгээ түүний мөн чанарын бодит илэрэл ба эрх мэдлийнхэн үгээр бүхнийг хүү барьдаг юм аа гэж хэлсэн. Өөрөөр хэлбэл түрүүнд дурдсан нөгөө амьдралын 5 хүрээ байгаа шүү дээ. Таны амьдралын 5 хүрээг тавуулангийн Есүс Христ барьж идэг байна. Есүс Христ барьж атгаж байдаг. Тийм учраас Христ итгэдэг хүн өөрийнхөө амьдралыг Есүст даалгана гэдэг бол Есүсийн тэр удирдлаганд та өөрийгөө өгж гэнэ гэсэн байна. Тэгэхээр бүх зүйлс Христийн алдрын төлөө Бурхан эзэн Есүс Христийн тэр хяналтын дотор явж байгаа гэж та бүхэн ойлгох. Миний амьдрал, таны амьдрал болж байгаа олон асуудлууд байна. Бидний амьдрал болдог олон харилцааны зөрчлүүд байна. Санхүүгийн асуудлууд байна. Эрүүл мэндийн бэрхшээлүүд байна. Цаг нар тэгээд бичиг баримт статусын асуудал хүртэл яригддаг. Энэ болгоныг Есүс Христ атгаж барьж байдаг юм шүү. Яагаад гэвэл Есүс Христ таныг төрхөөс ч өмнө байсан, таныг төрж байхад, таныг ихийн хөвлөд бүрлдэж байхад, таныг мэндэлж байхад хэн нэгэн таныг ихвэрж авсан баг. Яг таныг ихвэрж байхад тэнд Есүс Христ тантай хамт байсан. Таныг өсөж өндөөж, таныг мөлхөж, таныг хэлд орж, таныг хөлд орж, таныг анхныхаа аа усыг заалгаж байхад Есүс Христ тантай хамт байсан. Таныг их дээд сургуульд мэдлэг боловсролтой болж, гэр бүлтэй болж, үр хүүхэдтэй болж, ач зээ нартай болж, тэгээд та энэ хорвоогоос явхад хүртэл Есүс Христ тантай хамт байх. Таны амьдралын бүх хүрээг Есүс Христ захирж атгаж байх болтугай. Ингэснээр бид яах вэ? Христтэй хамт өн мөнхөд үлдэх тэр үнэт итгэлийн өвийг бид нар үлдээх юм аа. Амен. Амен. Үнэтлээ бүгдээ Бурханаар хаалцгаая. Амен. Бүгдээ хамт залбирцгаая.